The Conjuring Universe-ийн бүх ангийг хамтдаа үйл явдлын дараалалаар нь үздэцгээе. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч 8 жилийн түүхтэй дөнгөж сая байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа Amigo Food House. Заяа бамбарнууд минь. Тоорон ажлын орчноо бүр тухтай болох гэд нэг иймэрхүү ажилтай байгаа учраас хэсэг алга болцсон шүү. За тэгээд одоо юу хүлээх вэ? Шууд Conjuring Universe-ийнхаа дараагийн анги руу орцгоё. Нүүл явдал буюу таймлайныхын дараалалаар хэдүүлээ хэдийн наан болон Annabelle-ийн яг ямар ч өтгөр дотор нь байгаа хэрхэн үүссэн зэргийг үзчихсэн байгаа ба хамгийн сүүлийн киногаар 2014 онд нээлттэй хийсэн ч 1970 онд босон үйл явдлыг харуулсан Annabelle киног хамтдаа үзсэн. Тэгвэл одоо нээлттэй хийсэн дараалалаараа хамгийн ихэнд буюу 2013 онд нээлттэй хийсэн ч 1971 оны үйл явдлыг харуулах The Conjuring кино руугаа ороход бэлэн боллоо. Мэдээж энэхүү киноны маань гол дүрүүд болох Эд болон Лорен нь бодит хүмүүс байсан ба The Conjuring цувралд гарах үйл явдлууд нь бодит түүхтэр сэтүүлсэн гэхлээр бас л эвгүй байгаа шүү те. 2013 онд нээлттэй хийсэн James Wan найруулагчийн найруулсан The Conjuring кино IMDb дээр 7.5 үнэлгээтэй ба 20 сая доллараар бүтэж нийт 320 сая долларын ашиг орлого олсон байдаг. Гиснээс манайхан subscribe дарахгүй бол энэхүү гоё universe-ийн дараагийн бүр гоё ангууд нь танд харагдахгүй байж магадгүй шүү. За. Өмнөх кинонд гарсанчлан сувлагч бүсгүүчүүд Annabelle хүүхэлдэйг нэг л биш байгааг анзааран манай Эд Лорен хоёр дээр авчирж ирэн манай хоёр өөрсдийн гэрийн цуглуулга бүхий өрөөндөө тамгалан хорсон тухай бодит бичлэгийг хэсэг бүлэг сурагчдад үзүүлж буугаар кино маань эхэлнэ. 1960 оноос хойш Эд болон Лорен Warren-аар Paranormal Investigators буюу юр бус зүйлсийн мөрдөгчд гэдгээрээ дэлхийд дахинд хамгийн ихээр танигдсан. Эхнэр Лорен нь төрөлхийн юр бусын зүйлсийг мэдрэх чадвартай бол нөхөр Эд нь католик сүмийн хүлээн зөвшөөрсөн цорын ганц шашны санваартан бус чөтгөр судлаач. Тэдний ажиллаж байсан мянган хэрэг дунд нэгэн маш их атаа хорсол бүхий өвөрмөц тохиолдол байдаг. Энэхүү кино нь бодит түүхтэр сэтвлэв. 1971 он Harrisville, Rhode Island. Roger болон Carolyn Perron-аар өөрсдийн 5 охин болон нохоотойгоо нэгэн хуучин байшинд нүүж ирэх ба том охинд нь ийм аслагдмал газар ирж байгаа нь огт таалагдахгүй байгаа нь илт харагдана. Бүгд шинхэн гэртээ ороход нохоо нь ямарваа нэгэн зүйл мэдэрсэн үү гэлтэй орохгүйгээ зөрүүлсээр байгаад гадаа үлддэг. Эд нүүлт явагдах ба хамгийн бага охин нь гадаа нуурын иргэн том модны доороос нэгэн тоглоом олоод гэрлүүгээ аваад л орчихдог. Нойрооч болоход голын 3 охин нь нүдэ боож тоглох ба нуугдаж байгаанууд нь алгаа ташиж чимээ гаргаад нүдэ боолгуулсан нь тэр чимээг нь сонсож байгаад очиод барьдаг тиймэрхүү үйл дүрмтэй юм шиг байгаа. Ногтууд ч тоглож байгаад яг нэгнийгээ барихтаа шатны доор байсан ханны нэг банзыг нь цөмөлжих ба аав нь гайхан харуул доошо подвол руу буудаг хонгил байхын тэр. Аав Рожер нь сонирхон шүдэн засаагаад орвол өмнө нь амьдарч байсан хүмүүс орхисон гэлтэй хуучирсан муу төгөлдөр хуур. Хуучин тавилга гэх мэт зүйлс харагддаг. Унтлагын цаг болоход нохоо нь байшингийн гадаа тасралтгүй л хуцахад Рожер болон Carolyn хоёр нээгчэн бодлохгүй үлдээгээд л амарцгаахан тэр. Өглөө болж ээж Carolyn-ыг босоход яагаад ч юм хөлн дээр нь юмар зогсон гэмээр хөхрөлт үүссэн харагдах ба доошо буувал нөхөр Рожер нь өнөө подволыг шалгаад л байж байдаг. Удалгүй хамгийн бага охин нь ч нохоогоо хайн гарвал гадаа хонсон нохоо нь хэдийнэ өнгөрсөн байхан тэр. Monroe, Connecticut, Эд болон Лорен хоёрын гэр. Манай Эд нэгэн сэтгүүлчэд өөрсдийн өмнө нь ажиллаж байсан хэрэгүүдээсээ авч хорсон зүйлсээ хурааж хадгалдаг өрөөгөө танилцуулах ба энд байгаа бүх зүйлс нь өөрсдийн гэсэн түүхтэй. Зарим нь бүр дотроо элдв сүнс чөтгөр агуулдаг шүү. Битгий гар хүрээрээ л гин. Өнөө сэтгүүлч нь Annabelle хүүхэлдэйг ихэд сонирхон ярилцаж байх оронд охин Judy-ийн уг өрөөнд ороод ирсэн байх ба манай Эд охиндоо хандан хонгор минь юу ч болсон энэ өрөөнд орж болохгүй гэсэн дүрмээ мартаагүй үсттэй гэдэл охиноо өрөөнөөс гаргадаг. Сэтгүүлчийг явуулчаад манай хоёр хоорондоо энэ сэтгүүлч дажгүй эерэг мэдээлэл бэлтгэх байхаа гэдэл их л найдсан шинжтэй ярилцаж байхаас нь харуул манай хоёрын тухай элдв муу муухай мэдээлэл их л гардаг юм шиг байгаа. Буцаад Рожерын гэрт ирэхэд цаг нь яагаад ч юм яг шөнийн 3 цаг 7 минутан дээр очиод гацчих ба дунд охин нь унтаж байхад ямарваа нэгэн зүйл хөлнөөс нь шууд л угдчаа татаж харагдах ба өрөөнд нь их л өмхий үнэртэж эхэлдэг. Наав Рожер нь ч ажиллаа хийж байгаа ширээн дээр унтчихсан байсан ба нэгэн юм цохих чимээнээр сэрвэл том охин нь ирээд аав Синди миний өрөөнд ороод ирчихсэн байна. Дахиад нойрондоо алхаад байх шиг байна л гэн. Наав нь ч очиод үзвэл доороосоо хоёр дахь охин болох Синди нэгчийнхээ өрөөнд ороод зогсчихсон нэгэн шкафыг толгоогоороо мөргөөд
зогсож харагдах ба мэдээж л аав нь дүүг нь аваад өрөөнд нь оруулаад унтуулдаг. Өглөөч болоход эхнэр Кэролины биеийн дээр дахиад хөхөрчгсөн байх ба санаандгүй юм зогчсон юм байлгүй дээ гэдэл нэг тоолгүй гэрээсээ гарахад нэг тагтаа шууд байшинг нь ирж мөргөөд үхэж харагдана. Дөрөв эгчэнд сургуульдаа явж аав нь ажилдаа явсан тул хамгийн бага охин нь ээжтэйгээ хамт гэртээ үлддэг. Хамгийн бага охин болох Април нь нэгэн хүнтэй өрөөндөө юм яриад байх ба ээж нь гайхаж очиод миний охин хинтээ яриад байгаа. Гэтэл охин нь миний шинэ найз Рори та хэрвээ хармаар байвал энэ тоглоомыг эргүүлээ төгсгөлд нь энэ толинд нь харагдана гэдэл нөгөө нуурын иргэн том модон доороос олсон тоглоомоо өгөх ба назаар элдв зүйлс харагдaltaгүй л өнгөрдөг. Бага охин Април нь чуурхыг ганцаараа үлдсэн тул үйдэн ээжээсээ гуйж байгаад нөгөө нүдэ бодог тоглоомыг тоглохоор болох ба Give me the third clap. Ha! You took your blind. I was in Christine and Nancy's room. 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй өнөө хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад байдаг Amigo Food House чинь байршлаа солиод бүр асаа зэрэгт ирчихсэн юм байлаа шүү. Зөвхөн байршлын төв рүү ирээ зогсохгүй менюгээ шинжилээ цоошин меню танилцуулж байгаа ба 7 хоногийн бүх өдөр 12-оос шөнийн 12 цагийн хооронд ажиллаж байгаа юм байлаа. Тиймээс манай бомборнууд заавал ажлын өдөр гэлгүй амралтын өдрөөр гэр бүлээрээ эсвэл найзуудаараа Amigo Food House ороод нөгөө өндөр үнэлгээ аваад байдаг хоолнуудыг нь амтрахын За манай бомборнууд меню болон үн зэрэг нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ийн энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай. Яг буцаад кинонд орцгоё. Оройчулж бүгд унтаж байхад дахиад дунд охиных нь хөлнөөс нэг зүйл 2 удаа уугц татах ба айн босоод орон доогоороо харвал өрөөнийх нь хаалганы ард нэг зүйл буфтнаад л байхан тэр. Хамт нэг өрөөнд унтдаг ихчигээс ирээгээд тэнд юм байна гэд шалгуултал нүл өмхий үнэртэж байснаа шууд хаалган савагдаад хагдчихдаг. Охтууд зорлолдоод ээж аав нь жорж ирээд шалгахтал мэдээж л юуч байдаггүй. Бусад охтууд нь ч бүр шок. Нөгөө талд манай Эл Лорен хоёрт сүмээс шалгуулах зүйл гарлаа хэмээн дуудлага ирснээр нэгэн айлд болоод байгаа зүйлсийг шалгахаар очих ба манай хоёр шалгаад энэ нь ямарваа нэгэн сүнс чөтгөр биш зүгээр л хуучин муу модон шалан хоорондоо хавралдаад гарч буй дуу болохыг нь тодорхойлж өгдөг. Мэдээж л тухайн айлын эхнэр нөхөр хоёрын ч дотор нь онгойж буй нь харагдана. Нөгөө талд эхнэр Кэролины биеийн дээр дахиад л хөхрөлт нэмэгдчихсэн харагдах ба охтуудынх нь нуугдаж тоглож байх үедээ гаргадаг алгаа таших дуун сонсогдоход охтуудаа унтах цаг чинь болчихсон штэ гэдэл очоод охтуудаа шалгахаар явах үед энэ үеэр том охин нь унтаж байхад нөгөө зүүдэндээ явдаг дүү Синдийн дахиад л шкаф мөргөө зогсоод байх ба босоод дүүгээ өөрийнхөө оронд оруулахдаа зэрэгцэн нөгөө шкафны хаалга нь тас гэдэл өөрөө хөдлөөд байхан тэр. Том охин нь ч нэлээд гайхан очоод шкафыг онгойлгохтол нөгөө талд манай Эл Лорен хоёр өмнөх нааны хэсэг дээр гардаг Франц залуугийн дотроос ч өтгөрийг нь гаргаж буй эксорсизмын зан үйл хийж буй бичлэгээ хэсэг бүлэг хүмүүст үзүүлэн лекц орж байх ба тэнд нь яг одоогоор бөөн асуудалтай уулзраад байгаа гэр бүлийн ээж болох Кэролин сууж харагдана. Лекц дуусахтаа зэрэгцэн мэдээж л Кэролин шууд манай хоёр дээр очоод бүх зүйлсээ тайлбарлаад ядаж ганцхан удаа манайд очоод шалгаад өгөөч хэмээн гуйсаар байгаад ашгүй зөвшөөрүүлж чаддаг. Манай хоёрыг ирэхэд нөгөө хэд нь бүгд л доод давхрын нэг өрөөнд
хамтдаа унтдаг болсон харагдах ба манай Лорен охтуудыг харснаа нэг л сонин зог тусхан тэр. Эхнэр Каролин нь сүүлийн шөнүүдэд сонин зүйлс их тохиолдох болсон. Яг муудсан бах шиг өмхийн үнэр хаасайгүй үнэрч болсон. Бүрч болоогүй гэрт нь байгаа бүх цаг шөнийн яг 3 цаг 7 минутанд зогсчихдог. Бас элдэв сонин шувуунууд манай байшин ирээд л мөргөөд хүзүүгээ хугалж үхээд байгаа гэдэл хамаг юмаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Манай хоёрт шууд нөгөө подолыг нь үзэхээр болоод ороход манай юр бусын зүйлсийг мэдрэх чадвартай Лорент сонин зүйлс сонсогдсноор энэ газар ер нь л энгийн биш байна гэдгийг нь баттай мэдэж авдаг. Ингэснээр манай ээд баттай баримт бүрдүүлж авахаар дуу хураагаараа асаагаад эхнэр нөхөр хоёроос босон бүх зүйлсийг нь яриулж авах ба нөгөө талд манай Лорен бага охноос нь ээж аваа хоёр чинь чамайг энд нэг найзтай гэсэн найзынхаа тухай ярьж өгөөч гэхэд бага охин Април нь тэр найзыг маань Rory гэдэг юм. Тэр өөрийнхөө тухай тодорхой зүйлс огт ярьдаггүй гэснээ нөгөө гаднаас олсон тоглоомоо өгөөд та энүүгээр Rory-г харж болно л гэн. Манай Лорен гайхан тоглоомыг ажилуултал нэрээ л ард нь нэг хүүхэд харагдсанаа алга болчихдог. Манай Лорен байшингийн эргэн тойрныг шалгахаар гараад нуурын ирэг дээр байрлах нөгөө ганц том модны хажууд ирэх үед дээхэн талд нь модноос дүүрслэгдээд өгсөн хүн харагдсанаа алга болчихдог. Манай хоёр ч хосуудад байраа хинээс авсан бэ гэхэд дуудлага худалдаанаас авсан өмнө ямар хүн амьдарч байсан тухай огт мэдэхгүй л гэд. Манай хоёр ч бид нар сая гадаа өөрийгөө дүүжлэн өнгөрсөн хүн харсан. Мөн дүнгэж анх танаад ирэхэд харанхуй муу хүч та хоёрын ард харагдсан. Октоодтай чинь анх танилцахад ард нь яг тэм зүйлс мөн харагдсан. Энэ зүйлсийг хөөж явуулахгүй л бол үргэлж та нарыг дагах болно. Ерөнхийдөө бол яг л амьд хүнд хийдэг шиг танаа энэ байшинд exorcism хийх хэрэгтэй байна. Энэ нь яг л бохин дээр гიშгсэн мэд таны хаа явсан газар таныг дагна. Мөн та нарын эрч хүчээр хооллдог. Энгийн нэг санваартан дуудаад дийлдэх зүйл биш байна. Маш их ата хорсол үзэн ядал бүхий зүйл байна. Тиймээс exorcism л хэрэгтэй. Exorcism-ыг маш олон жилийн туршлагатай хүн л хийж чадна. Гэхдээ exorcism хийх зөвшөөрлийг сүмээс авахын тулд эхлээд хэдүүлээ баримт цуглуулна. Тэгээд баримтаа үзүүлж байж зөвшөөрөл авна гэдэл улаан нүүрэн дээр нь үнэн байдлыг нь шууд хэлчихдэг. Манай хоёрч гэртээ харин өдөр очсон айлаасаа авсан баримтуудаа үзэж байхад хачирхалтай эхнэр Каролиных нь яриаг бичсэн хоолой нь ягаад ч юм бүр огт бичигдээгүй л байхан тэр. Манай Лорен энэ газрын тухай олсон мэдээллүүдээ нөхөр ээдтэй үзүүлтэл өдөр очсон байшин нь 1863 онд Джейсон Шерман нэртэй хүн барьж байсан ба эхнэрийг нь Батшиба гэдэг байсан. Эхнэр нь нөгөө Салемд бөөн шулмын зан үйл хийдэг байсан хүмүүсийн нэг юм байлээ. Бүр цаашилбал тэр хоёр хүүхэдтэй болоод хүүхэд нь дөнгөж 7 хоногтой байхад тэр эхнэр Батшиба нь хүүхдээрээ тахил өргөж алаад дараа нь гэрээсээ гүйж гараад нөгөө ганц том мод руу авирч гараад сатанд ямар хайртай гэдгээ батлахын тулд мөн тэр газрыг нь авах гэж оролцсон бүх хүмүүсийг хараагаад өөрийгөө тэр модноос дүүжлэн амиа хорлсон л гэн. Бас нэг сонин зүйл нь яг үхсэн цагийг нь шөнийн 3 цаг 7 минут гэж тодорхойлсон байдаг. Энэ үйл явдлаас хойш өөр нэгэн эмэгтэй өөрийн Rory нэртэй хүүтэйгээ тэр байшинд амьдардаг байсан ч хүүн учир битүүлэхээр ой мод руу ороод алга болсноор ээж нь подолынхаа давхарт өөрийгөө хороосон л гэн. Бүрч болоогүй хажууханд нь байдаг байсан айлын нэг хүн нууранд живж үхснээр ээж нь бас л амиа хорлсон гэдэл ер нь л бүр анхны эцдүүдээс нь хойш энэ газрыг нь хэсэгчлэн худалдаж аваад амьдарч байсан айлуудын хүмүүс бүгд л үхлээр дууссан л юм байлаа. Ер нь л тэр дөнгөж 7 настай хүүхдэрээ тахил өргөөд газрыг нь авахыг оролцсон бүх хүнийг хараагаад амиа хорлсон Батшиба гэх эмэгтэй хараад тэр хавьтай одоо хүртэл үлдсэн л гэсэн үг. Ийхүү манай хоёр олсон мэдээллүүдээ солилцож байхад гинтэл нөгөө дуу хураагуур нь өөрөө ажиллаад эхлэх ба бөөн л эмэгтэй хүний эвгүүгээр орилж байгаа мэтэл чимээ сонсогдох ба цагаа харвал яг л шөнийн 3 цаг 7 минут болсон байдаг. Маргааш нь чуулж бүх зүйлсийн учрыг нь ойлгосон манай хоёр сүмээс exorcism хийх эрх авахын тулд хөдлөшгүй баримтуудаа цуглуулахаар нэг туслах болон тухайн хэсгийг хариуцдаг цагтааг дагуулж ирэн байшинд бөөн л микрофон болон температур мэдэрдэг зүйлс камеруудаа залгаад л эхэлдэг. Хосуудад өөрсдийн олж мэдсэн бүх мэдээллийг хэлэн бүх тоног төхөөрөмжүүдэд байрлуулад л ариун ус загалмай зэрэгэ гаргаад л энэ тэндгүү тавиад л байж байхад өнөөх подол руу ордог хаалга нь ороод ир гэсэн шиг л өөрөө шууд л онгойхон тэр. Манай хэд ч хамаг сонсох төхөөрөмж камер зэрэгэ бариад л подол руу ороход ямар ч зүйлс мэдрэгдэхгүй байснаа яг гарах үед нь хаалхан шууд савагдаад хаагдчихдаг. Удалгүй цаг 3 цаг 7 минутанда гацалгүй 3 цаг 8 минут болсноор манай хэд энэ шөнийн үйл ажиллагаагаа зогсоодог. Маргааш өдөр нь манай Лорен угаасан хувцснууд оруулах гээд гадаа байж байхад
sick? Оройч болж манай хэд төхөөрөмжүүдэд асаагаад л ажилдаа ороход манай хэдтэй хамт ажиллаж буй нөгөө цагдаа залууд нэг эмэгтэй харагдаад л энэ айлын нөгөө унтаагаараа алхаад байдаг охин Синди нэг зүг рүү алхаад л ер нь л ингээд л эвгүй зүйлс болж эхлэн дээ. Манай хэд ч Синди охиныг сэрээлгүй алхуул гэдэл харж байхад дээшээ нэг өрөөнд ороход хаалга нь тас савагдаад л хаагдчихдаг. Микрофонуудыг нь чагнаж байсан залууч өөр эрэгтэй хүүхдийн хоолой наад өрөөнд чинь сонсогдлоо гэхэд тэр хоолой нь хөөй энд аюулгүй наашир намайг дагаад яв. Би энд нуугдтiin хэмээн хэлэх нь сонсогдно. Удаачгүй Синди охины орсон өрөөний хаалга нь өөрөө онгочих ба манай хэд яваад ороход мэдээж л Синди охин байдаггүй. Мань хэд сандралтан газ UV туяа мэдэрдэг гэрлээ авчираад өрөөний гэрлийг нь унтрааж байгаад харвал Синди охин яг нөгөө мөргөөд л зогсоод байдаг байсан шкаф руугаа орсон нь харагдахад ханыг нь татаад үзвэл яг л хаалга шиг зүйл онгоогоод ашгүй нэг унтаж буй Синди охиныг олдог. Манай Лоренж сая олсон шкафын доторх нүхээр ороод шалгаж байтал She possessed the mother to... Ашгүй энэ бүх болсон зүйлсийг манай хоёр туслаж байсан залуу камераараа бичиж авч чадсан тул сүм рүү явуулж эксорсизм хийх эрх авах баримттай болж чадсан тул сүмээс зөвшөөрөл ирэх хүртэл манхэд түр энэ байшингаа бүгд орхиж явхаар болдог. Нөхөөрхий өнөө айлын хэд ч хамаг хүүхдээ аваад дэм бодол орох ба манай хоёр шууд баримтуудаа аваад сүмийн зүг явдаг. Сүмийн санварт нь ч хамаг баримтыг нь үзээд өмнө нь ёстой харж байгаагүй эвгүй хүчтэй хэд байна да. Эксорсизм хийх зөвшөөрөл бүр цаашаага Ватиканаас ирэх тул би бас чадхаараа хордлуулъя л гэн. Манай хоёрыг ч гэрлүүгөө явж байхад ганц охинд нь гинтэл өнөө гайтай Аннабель хүүхэлдээ энэ төр харагдаад л яг л эвгүүтэх гэж байхад ашгүй манай хоёр орж ирээд өөрсдийн цуглуулганы өрөөгөө шалгахтал Аннабель хүүхэлдээ яг л нөгөө шилэн хорохтой байж л ахын тэр. Сандрал нь дуусаачгүй байхад өнөө гэр бүлийн аав Рожер залгаснаа манай эхнэр Каролин хоёр охиноо аваад хаашаа ч юм явчихлаа. Үлдсэн охтууд хэлэхдээ ээж яг л өмхийрч гсэн мах шиг үнэртэж байсан гинэ гээл бас л түргэн ахуулхан тэр. Энэ яг ээж Каролиныг нь унтаж байхад нөгөө эвгүй юмгэн гарч ирснээ амруу юм ийснээс л болоод ээж нэг л эвгүй болчлаа шүү те. Манай хоёр ч тэр байлаар чөтгөр ээжийг нь ашиглан охтуудыг нь алуулах гэж байна. Гэрлүүн буцаагаад явуулж байгаа нь тодорхой гэдэл шууд хамаглаад буцаад нөгөө эдийн гэрлүүн гараа шидчихдэг. Нөхөр Рожер нь ч үлдсэн 3 охиноо дэм бодолтой байж бай гэдэл шууд гэрийнхаа зүг гიშгэж эхэлдэг. Цагдаа залууч хил дуулган манай хэд бүгд л тал талаас цуглан өнөө айлын гэрт ирэхэд хаалга нь хаалттай байсан тул түгжээг нь шууд буудаад дотогш ороход ээж Каролин нь подолынхоо өрөөнд хайж барьчихсан яг нэг охиноо алах гэдэл байж байхын тэр. Манай хэд ч ашгүй Каролиныг салгаж аваад сүм рүү явах гэж байхад Каролины би энэ бүр дүүрэн хөхрөлт болсноо шууд л араас нь үл үзэгдэх зүйл татаад дахиад подолынх нь өрөөрөө нь аваад явчихдаг. Ядаж байхад энэ үеэр хамгийн бага охин болох Април нь хаашаа ч юм бэ алга болчих ба манай хэд ч Каролиныг байшингаас авчгаруул энэ чөтгөр нь шууд л алах юм байна гэдгийг нь мэдээд араас нь подол руу явж ороод бөөндөө нийлээ дарж байгаа цагаан давуугаар бүтээгээд сандалд юу ч гэсэн хүлж чаддаг. Одоо мэдээж л Ватиканаас эксорсизм хийх зөвшөөрөл хүлээгээ сууж авах ямар ч боломжгүй. Мөн Каролиныг байшингаас авч гарч болохгүй гэдг нь тодорхой болсон тул манай Лорен хоёр өөрсдөө шууд л эксорсизмын зан үйл хийхээс өөр аргагүй болдог. Манай хоёрын туслах залууч бага охин Априлийг нь хайж үлдсэн хэд маань ээж Лорен дээр эксорсизмын зан үйл хийж эхлэхэд энэ тэндгүй л бөөн хар хэрээнүүд ирж байшинг нь мөргөөд газар дөргөөд л эхлэх ба Sancte Michaela Casere Peres de Potes. We bid in the name of Jesus Christ, the second. Playing the whole secular liberator. Asma omnis legio.
You leave my family. She's under the house, under the kitchen! Get her! No! Bathsheba! You can't give in! You said they meant the world to you. Нийнхүү манайхэд энэ байшин болон энэ хаваас нь өнөө хараалж атахыг нь цэвэрлэж чадаагүй ч ашгүй энэ гэр бүлийн ээж болох Каролины дотроос өнөө хүүхдэрээ тахил өргөн амиа хорлсон Батшеба гэх балер шулмын сүнсийг нь гаргаж авч чаддаг. Мэдээж манай хоёр өнөө эвгүй эргэлддэг толтой тоглоомыг нь саяны айлаас авчран цуглуулхандаа хийж харагдана. Чөтгөрийн хүч маш аюултай. Эдгээр хүчнүүд нь мөнх оршин байдаг ба өнөөдөр ч гэсэн байж л байгаа. Чөтгөр оршин байдаг. Бурхан ч мөн адил. Харин хүмүүн төрлөختөн бидний хувьд аль замыг нь сонгохоос бидний хувь тавилан бүрэн хамаарна. Эд Warren гэх үгээр кино маань дуустдаг. Яа. Тэ Annabelle гэдэг овоод ажгүй зөөлхөндөө явж байсан чи энэ Conjuring нь бас л эвгүй эхэлж шүү те. Тэгснээ бүр жинхэнэ бодит түүх гэхлээр бас л чанга байгаа юм шүү. Яг тэгээд энэ болтол утсан бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн ангийг нь алгасахгүй үзмээр байвал манайхан юу гэх юм мэдж байгаа штэ те. Сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай. Үргэлж найзын тань гэр шиг халуун дулаан Amigo Food House.